За замын хөдөлгөөнд оролцогч гэж жолооч, явган зорчигчийг хэлдэг. За манай замын хөдөлгөөнд оролцогч, ялангуяа явган зорчигч нар бол аливаа зам тээврийн осолд зөвхөн жолоочийг буруутгадаг. Гэтэл тухайн зам тээврийн осол гарсан нөхцөл байдал шалтгааныг нь судлаад, шалгаад ингээ үзэхээр бас явган зорчигчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа бас байдаг нь тогтоогддог. Зогс. Явган зорчигчтай хурдыг өөрөө гүү тооцоол. Явган зорчигчтай өөрийн буруу үйлдэлдээ хуулийн өмнө хариуцлах хүлээн тээврийн прокурорын газар. За сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод бас явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс гүүрэн гарц, түнэл, за явган хүний гарцын тэмдэглэгээтэй гарц гэрлэн дохио тэрийг одоо олноор байгуулж аюулгүй байдлыг хангах юм ажиллагааг хийж байна л да. Харамсалтай нь манай явган зорчигч нар энэхүү явган хүний гарцаар гарахгүй, одоо түнэл гүүрэн гарцаар гарахгүйгээс өөрөөсөө одоо амнаас эрүүл мэндийн эрсдэлд оруулах юм нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Замын хөдөлгөөний дүрмд явган зорчигч явганы гарцаар гарч байвал тухайн явган зорчигч давуу эрхтэй, харин жолооч тэрхүү явган зорчигчийг гарах буйн боломжийг өрн олгож одоо ингэж зогсох үүр хүлээс байдаг. За улаан гэрлээр гарч болохгүй, гарцгүй газраар гарч болохгүй. За машины урдуур гинт гүйж болохгүй. Эсвэл автобус машинаасаа буугаад араар нь тойрч гарна гэдгийг маш сайн мэддэг. Харамсалтай нь яг замын хөдөлгөөнд оролцохоор энэхүү дүрмийн зардалтай биелүүлдэггүй. За энэ он эхний 3 сарын байдлаар явган зорчигч өөрийн буруутай байдлаас болж гэмтсэн 140 гаруй тохиолдол. За нас барсан 7 эм хэрэг гарсан байна. Явган зорчигчтай өөрийн буруу үйлдэлдээ хуулийн өмнө хариуцлах хүлээн тээврийн прокурорын газар. Дээрх явган зорчигч нар өөрийн буруутаагаас болж гарсан зам тээврийн осол хэргийг шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд дараах хэд нөхцөл байдал тогтоогдож байгаа. За үүнд нэгдүгээрт явган зорчигч нь жолооч намайг хараад зогсох ёстой гэж үздэг. Гэтэл жолооч бараан дүрсийг 20-30 м, цайвар дүрсийг 30-аас 40 м-ийн зайнаас хардаг болгоно судалгаагаар бол тогтоогдсон байдаг. За мөн жолооч намайг харсан юм чинь зогсох ёстой гэдэг. Гэтэл мөн судалгаагаар 36 км/цагийн хурдтай явж байгаа автомашин тоормос гიშгээд хурд хадгалагдах хууль буюу инерцээрээ 10 м зам туулдаг. Гэтэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмд суурингийн дотор жолооч 60 хүртэл км/цагийн хурдтай явах юм дүрмийн зал байна. Тэгэхээр энийг дээрх байдалтай харьцуулахад одоо явган зорчигчид ямар эрсдэл бас үүсч болох байдал бас харагдаж байна гэж байна. Тэгмээ замаар гарахдаа гар утсаараа ярих, мессеж бичих, одоо гар утсаараа оролдох, тэгээ чихвчээр хөгжим сонсох. За өөр хоорондоо ярилцаж анхаарлаа сарниулах. За хүүхэд залуучууд малгайтай буюу юудэнтэй овцныхаа юудэнг тайлахгүй ингэж орчин тойрноо харах, сонсох. Энэ одоо мэдрэхүүн байдлаа анхаарлаа ингээд сарниулснаас одоо аюул эрсдэл зам тээврийн осолд орж байгаа. Үн зам хөндлөн гарахдаа замыг их цөндлөн гардаг, ташуулдаж гардаг. Ингээд ташуулдаж гарна гэдэг явган зорчигч зам дээр урт зам, их замыг туулж ийн гэсэн үг. Гэтэл явган зорчигч маш богино хурдан хугацаанд одоо зам буюу зорчих хэсгийг одоо хурдан их цөндлөн гарч чөлөөлж жолоочд аюул саад болохгүй мөн өөрөө уг аюул саадаас хурдан гарах хэрэгтэй байд. Манай насан турш хүмүүс хүүхдүүдээ за автомашинаас болгоомжлоорой
зам гарахтаа болгоомжтой гараарай гэж байнга хэлжээр захидаг хэдий ч өөртөө хүүхдээ хөтлөөд хүүхдээ тэврээд зам хөдөлгөөнд оролцохороо дүрмээ зөрчиж оролцдог. Энэ нэргээд хүүхдээ уруу үлгэр дуурайл үзүүлж байгаа явдал. Замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөд зам тээврийн осолд ороод гэмтэж бэртэх, хохирсон энэ явган зорчигчид учирсан хор хохирлыг жолооч төлөх боломжгүй болж байгаамаа. Ийм учраас манай явган зорчигч нар өөрийн амнаас эрүүл мэндэ жолоочд биш өөртөө даатгаж өөрөө зам хөдөлгөөний дүрмээ биелүүлж оролцох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Явган зорчигч нар дүрмээ биелүүлж зам хөдөлгөөнд оролцоорой. Жолооч нар явган зорчигч нартай хүндэтгэлтэй, хүлээцтэй зам хөдөлгөөнд оролцоорой. Мөн томчууд хүүхдүүддээ үлгэр дуурайлуулж зам хөдөлгөөнд оролцоорой гэж хэлэх хүсэж байна. Зогс гарцаар зөв гарна уу? Зогс та хүүхэдтэй зөв үлгэр. Явган зорчигч та өөрийн буруу үйлдэлдээ хуулийн өмнө хариуцлах хүлээн. Тээврийн прокурорын газар.